Өнөөдөр энэ үйл ажиллагаа энэ бол бас хурал биш гэж би харж байгаа. Яг гэвэл энэ урдны энэ холбооны хууль бус гэдэг хүмүүс шүүхтийн асуудал явж байгаа юм байна. Тэгэхээр энэ шүүхийн асуудлыг нэг тийш нь босны дараагаар энэ аль бие усны хурал гэдэг юм зарлаад энэ гишүүдийн оролцоо гэдэг юм тэгш хангаад хурлаа явуулах юм бол энэ яг хууль ёсны зөв хурал болох юм. Гэсэн сая энд бас нэг шинэ тэр 13 оны 4-ийн яриад байна. Тэгээ одоо тэрийг болохоор нөгөө тал болохоор хууль бусаар энэ дөрмөө өөрчлөөд усын бүртгэл бүртгүүлсэн гэдэг. Тэгээд тэрэн дээр болохоор гишүүнчлэлгүйгээ заацсан юм байна. Холбоо. Тэгсэн одоо болохоор энэ дээр яа нөхөр гишүүдээс санал авч ерөнхийлөгчөө сонгоно гэдэг. Ингээд нэг юм логик дараалалгүй ингээд нэг юм авцалтаагүй юм яриад ингээд хоёр дөрмөө ингээд зэрэг хэрглэж явах гээд ингээд гараад. Тэгэхээр одоо энэ тамирчин тасалжуулагчид юу гэж харж байгаа юм тэгэхээр энэ 13 оны энэ дүрм гэдэг байгаа нь зүгээр эдэн нөхдөө сууж агаад 2009 оны хурлыг өөрчлөөд усан бүртгүүлээд энэ дүрмийг гаргаж ирсэн. Тэр нь юу гэсэн хэрэг одоо удирдах зөвлөл бүх асуудлыг шийднэ. Удирдах зөвлөлөөс ерөнхийлөгчөө сонгогдсон. Тэгээд одоо энэ хүмүүс мандат авангууд одоо танхимд ерөнхийлөгчөө дэвшүүлээ гэдэг. Тэгэхээр 2009 оны хууль дээр дүрм дээр нь тийм байгаа. Танхимаасаа ерөнхийлөгчөө дэвшүүлээ гаргая гэдэг. Тэгэхээр одоо эдгээр чинь болохоор 13 оны хоймыг барай яваад байгаа юм чи 13 оны холбоо яваад байгаа юм уу? Эсвэл нөгөө анх 59-61 онд ингээд үүсгэн байгуулсан энэ хуучин холбооны яваад байгаа юм уу? Эдгээр тэрийг ялгаж салж байгаа ч гэдэг. Ийм төрөлдөлд одоо жишээл энэ гишүүдэд оруулчаад эсвэл өөрсдийнхөө гэсэн одоо хүмүүст ингээд мандат тараачаад одоо гавьяат одоо зөвхөн хоёр гавьяат гэдэг юм уу? Мандхан наран гавьяат гэдэг юм уу? Яг бүхийн цөмөнд байгаа тамирчин тасалж уулагчийн эрх агшиг юм гэсэн. Тэднэрт одоо мандат. Эргээд энэний цаана одоо ямар агуулга яваад байна гэхээр тамирчин тасалжуулагч хүмүүс өөрсдийнхөө эрх ашиг хамгаалаад өөрсдийнхөө дуу хоолой болоод 4 жилд нэг удаа одоо сонгуул өргөжтэй гэдэг шиг 4 жилд хурлаараа ерөнхийлөгчөө сонгоод өөрийнхөө төлөвлөлийг тавих тэр эрх ашиг нь өндөр хөндөгдсөн алга болсон тэр оролцоо байна. Зүгээр нэг хэсэг бүлэг одоо хүмүүс энд өөрсдийнхөө хүмүүсийг цуглуулаад нэг ерөнхийлөгчөөр өргөмжлөө цаашдаа явах гэсэн ийм хандлага харагдаад. Би өөрөө яг ямар байр суурьтай байна гэвэл ер нь ийм байгуул шүүхтэр маргаан явж байгаа шүүхийн маргаан эцэлж байгаа. Тэр тодорхой юм тий. Тэгэхээр эдгээр тэр шүүхтэр яриад байгаа. Тэгэхээр энэ өнөөдөр орчлон ертөнцөөр бодид орчиж байгаа бурхан гэх юм бол шүүгэл байгаа шүү дээ. Шүүгөр үнэн удлыг тэнцлэг гаргаж. Тэр шүүхийн бид нэр тэр нэг үндслийг харъя. Эндээсээ одоо төр коммос байгуулад энэ чөлөөт бүхний холбоог ярьсан чинь коммос гэж байгуулаад дараа чи яг үнэхээр их хурал гэдэг юмдаа бэлдээд энэ Монголын чөлөөт бүхний одоо ирээдүйг ингэж өөдөр ингэ цэгцлэе. Тэгэхгүй л ингээд нэг хоёр тал болоод ингээ маргалдаад тийм үү тэр энэ гэх юм бол энэ тааш явахгүй. Би үл одоо юу гэж бодож байна гэхээр энэ чөлөөт бүхий хөгжил цаашаа гоё яваасаа яг зөв замдаа орчоосаа сонгогддог сонгогдсон нэг хариуцлага хүлээдэг дараагийн хуралдаа шилжүүлээд өгчтэй. Ийм л баймаар байна шүү дээ. Өнөөдрийн нийгэм өнөөдөр энэ одоо биднээс ийм л юм шаардж байгаа. Тэрийг л хараад байж байгаа. Тэгэхээр одоо энд ерөөсөө үг хэлэхээр ерөөсөө чи бол суу гэдээ одоо ингээд иймэрхүү байл үүсэж байна. Ойлголцоод их хүнд бэрхшээлтэй байл үүсэж байна. Яг л хоёр нэг талаас ингээд хитрхи их нөгөө нэг талд нөлөөнд автсан улсууд ингээд суудсан болохоор энэ яриа тэнцвэртэй болтоо. Бид нар эрүүлэр харах юм бол яг энэ үнэхээр ийм байна. Шүүхээс шийдчих дараа нь хурлаа байгуулад комиссар байгуулад хурлаа чинь юу болохгүй энэ нь хамгийн боломжтой хувилбар. Би тэгж хараад. Тэгээд дөрвийн саналаа хийсэн. Одоо тэгээд юу болох юм цааш хараад ирчих. Ерөнхийлөгчнийг ямар хүмүүс төвшүүлээд байгаа вэ? Тэр нь одоо мэдэхгүй. Одоо жишээлбэл энэ нөгөө талаас нь одоо тамирчин асуулжийн талаас нь ерөнхийлөгч юм байхгүй шүү дээ. Энэ бол хурал биш ээ. Аль зөвлөгөө хийгээд эндээсээ одоо комиссар гаргаад дараачийн хуралдаа жинхэнэ хуралдаа бэлтгэх юм бол тэндээ харин хүмүүс ерөнхийлөгчөд төвшиж болж байгаа. Тийм л юм яриад байна.